Зорио минь богино танилцуулга номын бичлэгүүдээ хийгээд явъя гэж бодож байна. За тэгээд төвдийн 5 дасгалын дараагийн үйлбэр болох төвдийн 7 дасгалын шар номон дээр яг юу гард юм бэ гэдэг тэрийг бас хальтаа таруулж авчи. За тэгээд за зин нэг Оросд амьдарч исэн залуу 1991 онд төвдөд очисон тухайд юм ном ихгүй. Тэгээд энэ дээр нэг анх таарахтаа 1991 онд таарж байгаа гэсэн үг. Таарж байгаа хүн нь болохоор 1910 онд Оросд төрсэн одоо 81-тэй гэдэг жааз. Тэгэхээр ер нь бол 81 настай гэж өөрийгөө хэлж байгаа мөртлөө маш залуу харагдаж байгаа тийм хүн байгаа байхгүй. Тэр хүний дээр залуу харагдаж байгаа нууц нэг юу юм бэ гэхээр би төвдийн урт наслаг төгсөмд очиж суралцсан юм аа. Тэгээд энд очиж суралцаач гэсэн тийм саналыг тавьж байгаа. Тэгээд манай залуу эхний удаа таталцж чаад очиод төвд ороод уулзж байгаа тийм. Тэгээд залуучуулах их болгыг хадгалагчид гэдэг сүмэл амрыг хэлж байгаа. За тэгээд нөгөө анх Петр Келдрийн номон дээр байдаг хүмүүс нь Петр Келдер болохоор огцом залуучууд гэдэг. Гэтэл яг тэр дасгалыг сурсан 5 дасгал сурсан хүмүүс нь тэг огцом залууж байгаадсан. Тэгээд тэр нууцыг мэдхийн тулд тэр хүн маань төвдийн урт насвал төгсөмд очисон тухай байгаа. За тэгээд Чэн гэдэг багштай танилцаад тэр багш нь бол янз янз шийдвэр үзүүлж байгаа тухай байгаа. За тэгээд ер нь бол дасгал хийх арга барил нь нэгдүгээр дасгалаа хэрхэн сурсан бэ, хоёрдугаар дасгалаа хэрхэн сурсан бэ, ямар утга учиртай вэ гэх мэтчлээ. Зүйл нь одоо өөрт хүн ингээд өөрт нь ямар ч хэрэггүй мөртлөө нэг тийм тамирдуулахаас цаашгүй тиймэрхүү яриануудаар өөрийгөө ядраагаад цаг нөхцөөл хий хоосон яриагаа маргааны харилцаануудад ороод энэ холбоосуудаар дамжуулаад хүн өөрийнхөө хүч чадлаа алдчихж байгаа тухай юм л да. Тэгэхээр ер нь бол энэ Номын Баатрын хийдэг үйлдэлийг бид нар ч гэсэн бас хийдэг штеп. Ер нь бол утга учиргүй санаа зовлт. Яг чиглэсэн зорилго гэж өөр зөө утга учиргүй санаа зовлт. Тэгээ эсвэл нөгөө нэг харилцаагаа ингээд хизээ зүгөө зарцуулах уу, хизээ хэмнэн барих уу гэдгээ нөгөө захиран зарцуулж чаддгүй гэсэн үг, тайвширч чаддгүй. Тэрнээсээ болоод бид нар л яг нэг энергийн тамирдал төлөвлөх тийм зүйл рүү ордгоо гэж бичсэн байна. Бичсэн байна жоох. Энэ 2 дахь дасгал нэр нь бол хэвлэлд энерги төлөвлөлт зорилготой дасгал. Тэгээд ер нь бол энэ тасралтгүй гүөх энерги урсгалыг биедээ тогтоон барих, төвлөрүүлэх, тэгээд энерги алдагдлаас өрнөхөд сэргийлж сурах, эрчим хүчээ эргүүлж авчрах зорилготой. Тэгээд ер нь бол хөл толгойг өөрөх тийм үйлдэл хийдэг. Тэгээд наа нь бол бисний бяцлал байгаа. Тэр бяцлалын хэсгийг нь бол номноос үзээс очих боломжтой. За тийм байгаа. За дараа нь бол юу вэ? Жинхэнэ хүч чадал бол хүний гадна норшдгүй, хүний дотор байт юм аа гэдгээс байгаа. За тэгээд энэ ямар нэгэн тохиолдол боллоо гэж бодоход жинхэнэ хүч чадалтай хүн бол тэрийгэ заавал ашигладаг байна. Сул дорой хүмүүс болохоор гадна талаас өвчтэй харагдаж иж болох ч гэсэн хүчтэй юм шиг төрөсгдөг ч гэсэн цагаа ирэхэд бас сул дорой байж болохоор тий. Тэгэхээр бид нар бол эсрэгээр гаднаасаа дараах харагддаг ч гэсэн шаардлагатай үед бие хамгаалах хүч чадал за эсвэл дотоод хүч чадлаа хадгалж сурах тийм хэрэгцээ байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байна. За тэг өөр ер нь бол дасгалаа хэрхэн хэлэхээ гэж байгаа. За тэгээд одоо 3 дугаар дасгалын үндсэн санаанд болохоор юм баггүй. Өөрийн бодлын орон зайгаа өөртөө уйд сурах тухай байхгүй. Тэгээ ер нь бол бодол дандаа тустай байгаад бодлыг бодиттой байдал болгохын тулд бид нар яг бодиттой харц сурах хэрэгтэй. Эсвэл эргэн тойрны өөрчлөлт сурах хэрэгтэй. Материалын ертөнцийн сүнслэг ертөнцийн хувьд ч гэсэн. Тэгэхээр тийм чадвар хүнд байдаг ч гэсэн бид нар тэрийг ашигладаг гэсэн үг. Дандаа эсрэгээрээ нөгөө өмнөх дасгалын зөвлөгөөнөр хэлсэнтэй адилхан утга учиргүй санаа зоврол бухимдал энерги алдагдлаасаа болоод бид бол нөгөө ядарч туйлдсан байдаг. Тэгээд дээрэс нь санаа зорилго болвол одлын орон зайд үүсэж штэ тэнийг хаалгагдж байгаа бол тэрийг бицэг битийг авах боломжтой гэдэг тухай ч юм байгаа юм л да. Тэр нь бол нөгөө мөрөөдлөө бодит болгох
хорвоо ертөнцөө боддоор харах тэр зүйлийг ерөнхийдөө хийж ийна гэсэн үг байхгүй. Тэгэхгүй бол хүмүүс төсөөл бодоод л олон хэрэгтэй хэрэггүй бодлууд яг аль ялгахыг гаргаж чадахгүй ингээд яваад идэг. Тэгээд дээрэс нь бас өмнөх хэлсэнтэй адилхан өөрийгөө тайвшруулж чаддгүй гэсэн үг. Бодлоо амрааж чаддгүй. Тийм болохоор нойргууд янз янзын зүйлсүүд их болдог гэсэн үг байхгүй. Эсвэл нөө бодсон зүйл нь биелэхгүй шал өөр тусдаа энерги барсан тийм зүйл болоо хурцдаг гэсэн үг. Тэгэхээр тийм бишээрээ бага энерги зарцуулж их зүйл бүтээгт суралцах нь ер нь бол хүнийг бас их тайвшралт төрнө. Дээрээс нь тэр нөгөө нэг эрүүл байгаа гэдэг одоо бид нэг ингээ өөрийгөө эрүүл байгаа л гэд бодчихвол болчдөг юм санагдаад байна шүү дээ. Үгүй байхгүй. Бодох чинь шал тусдаа зүйл. Бодох чинь бодит амьдралтай нэг холбоог үзэх байхгүй. Харин тэр бодсон зүйлээ бодит амьдралтай уйд сурах, биетэйгээ уйд сурах гэдэг чинь ер нь бол маш их өндөр түвшний чадвар гэсэн үг л дээ. Тэр нь бол номон дээрээ мэдээж ном дасгал хийх арга барилууд янз бүрийн зүйлүүд нь бүгд байгаа. Мөн ер нь бол тэр нэг дасгал хийх бичлэгүүдийн хоолн цагийн сайхан цаг завтай байхдаа хийдэг байлаа. Одоо тэгээд нэг тийм хийх сонирхолтой жалгах цаг зав чалгаа байна. Тэгээд яг яваанда магадгүй дахиад нэг тийм их бичлэг хийж магадгүй эсвэл өөртөө хайгаад болцоорой гэж хэлмээрээ. За тэгээд дөрөвдүгээр дасгал байна. Биднийг ингээд нөгөө сөрөг зүйлстэй тэмцэх тусам тэр зүйл нь нэгсгдэг. Дээрэс нь сөрөг энерги гэдэг зүйл ингээд яваанд бүтдэг. Номын эхлэлээр байдаг штеп хүн төрхтэй хангалттай энергитэй төрдөг учраас амьдралынхаа нэг ихний 3-1 хэсэгт бол энэ зүйл санаа зовх шаардлагагүй байдаг ч гэсэн баагаар энерги алдагдал туйлдалд хурж эхэлдэг. Тэр туйлдалтаас яаж хэрхэн гарах вэ гэхэд юм бол ер нь бол энерги тэнцвэржүүл өөртөө тогтоон бариад бодлоо өөртөө уяад за дараа нь болохоор бодлоо цэвэрлсэний дараа тэр энерги цэвэрлсэний дараа ер нь бол илүү ингээд эрэг байдал хүчрэг байдал гэдэг зүйл нүүс боломжтой. Эрэг босон зүйлээ тэр тэнцвэржүүлэх хүчмэл зүйлсүүдээ угаах засах нэгдүгээр засал гэхээр 5 дугаар дасгал. Гэтэ эдгээр ер нь хизээ ингээд мөн чанараараа яг үнэнхүү залуужж огцом залуужих болгодог вэ гэхээр таны бодол хангалттай хүчтэй болсон үед таны бие махбод хангалттай өөртөө төвлөрч чадсан үед дараа нь хангалттай хэмжээний энерги эрэг болгосон нөхцөлийн дараа эрэг болгосон энерги бусд энергиудээ угаан цэвэрлэх, тэнцвэржүүлэх төр үйл нь хийгддэг байна. Тэгээ яагаад ингэж цог тасгал гэж нэрлэдэг вэ гэхээр нэгээсээ хуулаад үлдсэн бүх тасгалууд нь хоорондоо холбогдож хүч чадалтай болгодог тийм зүйл байгаа. Дээрээс нь залах уу, сул дорой өөрийгөө ойлгодгүй, энерги битгэдэгч ойлгодгүй янз янзын хүмүүс болохоор ер нь бол маш хурдан шантарчдаг гэсэн үг. Тэгээ энерги шүршүүр буюу ийм их зүйлс орж байгааг бичигдсэн байна штэ. Ер нь бол хүмүүс энэ ингээ амархан юм шиг мөртлөө дундаас нь шантраа болчдөг. Эсвэл тэнд очиод сурсан хүмүүс нь яг энерги хөв сурж байна. Одоо болохоор яг сүүл шавнартайгаа ч юм уу заахад ер нь бол энерги хөв сурах гэхээс илүүтэй махан бие хөв сурсан байдаг. Ягаад гэвэл хүний махан биеийн төв гэдэг зүйлтэй их болцсон. Махан биедээ төлөвлөж амьдардаг болцсон. Сүнслэг мэдрэмжүүд, чадварууд алдсан. Бохирлуудаас салж чадаагүй байгаа нөхцөлд бол хэцүү байхгүй юу? Дээрээс өөрийгөө дайчлах, оюун бодлын сул дорой байдлаа дайчлах, өөрийн тэр нэг өөрийгөө өрөвддөг сул дорой байдлуудаа арилгахтай. Энэ мэтчлээ ингээд өөрийгөө зөөр хөгжүүлж чадах юм бол энэ бол маш амархан зүйл. Дээрээс нь анх сургалтад жоохон цаг зарцуулж байгаа юм шиг мөртлөө өдөрт нэг 15-20 минут л зарцуул хийж өгсөхгүй нэг та нарын фэйсбүүк ороод нэг хэдэн минут юм ухтагтай адилхан тийм зүйл шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ номоо аваад сураад үзэхэд бол болохгүй зүйл байхгүй. Хичээгээ сураад үзэх хэрэгтэй. Дээрээс нь энэ бол ямар ч мөнгөтэй төрхтэй байсан олдшгүй байсан мэдлэг байхгүй юу? Өөрийнхөө дотоод хүчийг удирдах сурах, өөрийгөө удирдах сурах гэдэг чинь ер нь бол нэлээд том мэдлэг гэсэн үг шүү дээ. Бодож байгаас ч илүү том мэдлэг. Яагаад гэвэл амьдралын сонголтууд, алдаанууд, хэтхий сүрэл, хэрэглүүд бидний яг юунд хүргэдэг гэхээр туйлдал, зовлон гэдэг зүйл хүргэдэг. Дээрэс нь төрлөг орон зай, муу мухаа гэдэг зүйл чинь заавал тийм ил тодор илэрдэг биш. Харин буруу ойлголт, томорсон буруу ойлголт, муу энергиудтэй. Тэгээд ер нь бол хоосон бардамнал гэх мэтлээ олон зүйлс таны дотор зүрхтгэлт чинь байдаг учраас энэ муу мухаас хурдан салж сайн сайхан руу тэмүүлж чадахгүй байх гэсэн үг байхгүй. Гэхдээ зүгээр яагаад гэвэл цаг үе өөрчлөгдөж байгаа. Бид нар зүгээр бурханлаг сургаалууд, зөв ойлголтуудыг, ноцлогдож ирсэн зүйлсийг зөвөр ойлгоод авчрал болно. За тэгээ энэ дээр бас өмнө хэлсэн шүү дээ. Төсвөлт нь өмнөх бичлэгэн дээр хэлсэн зүйлээ дахиад автаа хэлэхэд ер нь бол энэ дасгалыг зөв хийгээд ирж байгаа бол
нас тогтсон хүнд бол бэлгийн энерги нь буцаж сэргэж байгаа, залуу хүн шиг сэргэж байгаа байдал ирнэ. Гэтэ тэр үеийн яриач хөдөлмөрөөр бас энерги өрн таран хийчих хэрэггүй. Зүгээр бидээ шингээгээд авчих гэж хүч болгоод. Тэгээ бэлгийн энерги чинь заавал тийм дотны харьцаанд дөрөв гэсэн үг биш эдэгхгүй. Эрэгтэйчүүд л ялангуяа тэгж болгоод идэг. Гэтэ энэ бол зүгээр маш их энерги эрчим ирж байна. Надад ингээд тэ байна. Энийг шингээж авах гэсэн утгатай байхгүй юу? Бэлгийн энерги зөвхөн дур хүслийн төлөвтэй энерги биш тэ. Сэтгэн бодох, эрүүл байхын дархлаа бүх зүйлд ерөнхийдөө тодорхой хэмжээнд нөлөө үзүүлдэг. Оюун бодлороо хүчрэг байхад ч гэсэн ер нь нөлөөлдөг байхгүй юу? Тийм болохоор ер нь бол энэ бүх зүйлээ сэргээгээд авсан бол ялангуяа эдгээр наснда сэргээж авсан болвол тэрийг шингээж авах хэрэгтэй гэдэг зүйл байна. Тэрийн дэхтэй ер нь бол 5 дугаар дасгал болон 6 дугаар дасгал гэх мэтчил олон юмдаас сурчна гэсэн үг. Нэгдүгээр 2 дугаар хүн бодлын ханаа нураад сурах, олон зүйлийн цаана гарч сурах гэдэг тэр хэцүү байхгүй юу? Өөр болохоор 6 дугаар дасгал байгаа юунд ч үл ажиллах гэдэг. Тэгэхээр энэ дотоод хүчээ нэгээд өөрийн биеийг хамгаалж сурах, сүнсээ биедэн суулгаж сурах гэдэг зүйл чинь бас жоохон хол санагдаад идэг гэсэн үг. Гэхдээ ер нь бол энэ 6 дугаар дасгал тэр бол чин одоо тэгээ юунд ч үл ажиллах гэдэг нэг тийм төлөвд орсон байгаа шүү дээ. Энэ төлөв бас нэг тийм амар боломжгүй зүйл биш. Яагаад ингэдэг вэ гэхээр бидний амьдрал хүсэл ирмэлзэл гэдэг зүйл тийм үнэн биш байдаг байхгүй юу? Ер нь бол нэг тийм эерэг биш байдаг. Одоо хүмүүсээс асуул та чи амьдрал тайртай юу? Хайртай айлгна. Өөр хөлттэй хайртай гэж мөн хэлдэг мөртлөө яг сайн сайхны төлөө тэмцэж чадахгүй усад дараа бацаанууд байдаг байхгүй юу? Энийг бол гэхдээ би өөрөөсөө хэлж байгаа юм шиг. Ер нь бол олон жилийн турш болсон хэдэн шимэртэй байж үзлээ. Хүмүүс бодсоос л жоохон сул дараа байдаг. Бидсэн та нартай адилхан мэдээ сул дараа чанарууд байгаа л та. Гэхдээ яг энэ дасгал зааж байгаа өнцгөөсөө тайлбарлахад бол хүн ингэдэг. Одоо ер нь хүнд олон янзын хариуцлага байгаа заяа. Тэг чин энэ дотор чинь ер нь бол амьд байх гэдэг хариуцлага байгаа шүү дээ. Чи ингээд эмэгтэй хүнтэй ч юм уу гэр бүл хүрүү хүүхэдтэй боллоо гэж одоо эрэгтэй хүн тийм үү? Тэр үед чинь хамгийн том хариуцлага чи юм бэ гэхээр амьд байх байхгүй юу? Чи амьд байгаа л чинь бас амар том үүрэг байхгүй юу? Яг мөнгө төгрөг олж ирэхдээ ингээ нүгэн үлгэнаа тэр бол амьд байсны дараа илүү ингээд бодиттой болох зүйл шүү дээ. Би ч юм тайртай хичээд бас бие орхих гэдэг үйлдэлийг хийх нь жоохон харамсалтай зүйл. Энэ ихтэй би бас өөрөөсөө хэлж байгаа биш. Ер нь бол бирээ орхиж үтсэн сүнснүүд тэ одоо манай нийгэмд чинь хүчин зовлон хавцлууд амар их штэ. Тэгэхээр тийм сүнснүүд гэж байвал тийм дуугалаад байдаг гэсэн үг. Амьд байх хугацаанд бурханлаг ойлголтын төлөө дотоод хүчнийхээ төлөө илүү сайн сайхан зүйлийн төлөө тэмцэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар яг нэг юм том хүн шиг харагддаг сул дураа хүмүүс л байгаа дээ штэ. Дээрээс нь муу зүйлийн төлөө айгүй хийрхэж чаддаг те. Арих уух ч юм уу ингээд нэг завхарах ч юм уу янз янзын муу юм хийхээрээ би Монгол хүн гэдэг мөртлөө сайн зүйлийн төлөө яагаад жинхэнэ Монгол хүн гэдгийг харуулж болдгоо юм бэ? Тийм үстэй. Энэ асуудлыг бас бодоод үзэх хэрэгтэй шүү. Тэгээд ер нь бол 5 дугаар дасгалын тухай л энергийн тэнцвэр мэнцвэрийн тухай бас хэсгүүд байгаа. Тэгээд ер нь бол дайчин чанар гэдэг чинь бас тэр хэлнэ шүү дээ. Сайн зүйлийн төлөө тэмцэж байгаа чанарыг хэлнэ. Тэгэхээр ер нь бол бид нар номд сурсан шиг сурах хэрэгтэй гэсэн үг. Ерөнхийдөө тэ хүний амьдралын хамгийн гол чанарууд яг юу юм бэ гэхээр чинь амьд байх, эрүүл байх, хайртай хүмүүсээ хайрлах. Энэ бол тэгтээ дараагийн хэрэгцээ байхгүй яг үндэ бол дараа нь хэрэгждэг гэсэн үг. Чи амьд биш болчлоо, биеэр өгчлөө, чи сүнс олчлоо. Чиний шаналл яг уу мэдрэгдэж болно, зовлон мэдрэгдэж болно. Гэхдээ бид нар бурхан биш учраас сургуулийн хуулиудыг дагаад явахаас аргагүй болно. Тэгэхээр нэг үзий ядалт тейсэн ч юм уу эсвэл харамсалт тейсэн гацсан сүнс болж өгдөхгүй тулд энэ дэлхийг орхихоо зураг голдог гэх мэтчлээ. Харамсалтай жишээнүүдийг яг шууд харсан юм шиг хэлэхгүй ч гэсэн зүүрлэлээр хэлэхэд тиймэрхүү л дээ. Тэгэхээр бид нар яг амьд яваа онжлуудтай бурхныг таньж мэд гэдэг үг байдаг штэ. Тэгэхээр ер нь бол тэр том дээр байгаа те дээд оршихуу бүхнийг бүтээгж оршихуйг ойлгох гэхээс илүүтэй эхлээд үтсээ өөрийгөө ойлгочих. Тэгээ амьдралаа хайрлаж сурчих, хүн биеэ хайрлаж сурчих. Тэгээ нотлогдох юм бол тэр дахин сэргийх мэлмэ буюу яг тэгээ өөрийнхөө зулаагаас хөлийн бол руу чиглэсэн тэр урсгалыг өнөхөдөө өөртөө тогтоон барьж өөрийгөө цэнэглээ сурчна гэсэн үг. Тэгээд туучин манай пэйж чинь эсэг дахин сэргийж автоматлах дасгал гэдэг нэртэй байсан. Ерөнхийдөө яагаад тийм нэртэй байсан бэ гэхээр 7 дугаар дасгалын нэрээр нэрлэсэй гэж хэлжсэн шүү дээ. Даач тэгэхээр буддийн шинтэй хүн шиг болчих годсан. 2 дугаар залуу хүний пэйж болчих годсан. Тэр нь бол үйл ойлголцлуудын дараа пэйжийн нэрийг энерги судлалын клуб болоод тэгж өөрчилсөн байгаа. Тэгээд номнуудаа худалдаж аваарай. Тэгээ та нар бас архитаж дарсдаг, шоуд зингэх янз янзын зүйлс мөнгө үрдэг би мэднэ. Би ч өөрөө залуу.
Тийм гэхдээ ер нь бол хажуугаар нь нэг тий ганц ч гэсэн зүйлийг өөртөө хөрөнгө оруулаад тэгээ надтай уулзъя гэдэг байгаа хүмүүс бол надтай уулзъя гэвэл мөнгө л төлж уулзна. Би огт танихгүй хүмүүстэй уулзахгүй. Ягаад гэвэл миний таньдаг хүмүүсийн намайг зовж явахад тусалж исэн хүмүүсийн ч юм уу эсвэл одоо яг дотны анд нөхдийн найз нөхд гээд уулзах хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр чин тэ нэг хаа хамаагүй танихгүй хүнтэй бас нэг уулзахынхаа оронд арай өөр зүйл хийгээ байжсан дээр гэж магадгүй. Тэгээ юудсан яриад ивэл дуусахгүй нь 15 минут тусан байна. Тэгээ дараагийн бичлэгээ явуулсан гэсгээд оруулъя. Амжилт.